Мөдөгчтэй өдрийн мэнд хүргэе лайв ток ярилцлагын ээж дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаа бид Ардчилсан намын хэрэгжлэх газрын дарга Нүрзэдтэй ярилцах болно. Танд баярлалаа бидний урилгыг хүлээн авчирсанд. Баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэндийг хүргье. Пүрвийн Нүрзэд Ардчилсан намын хэрэгжлэх газрын дарга 1991-ээс 2001 онд Баянгор аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 2001-ээс 5 онд Монгол Улсын их сургуулийн Монгол Улс соёлын сургуулийг судлаач багш мэргэжлэр, 2007-оос 9 онд удирдлагын академик төрийн удирдлагын менежер, 2008-аас 11 онд шинжилгээний технологийн их сургууль, механик инженерийн сургуулийг автожихуун магистрийн зэрэгээр тус тус хамгаалжээ. 2004 онд Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгийн нэгдсэн нийгмийн ажилтан, 2004-өөс 9 онд Ардчилсан намын орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан, 9-өөс 12 онд зам тээвэр барилгат байгуулалтын яамны тээврийн онцлогоо хяналт зохицуулалтын албаны бүртгэлийн эцсийн дарга, 12-оос 17 онд нийслэлийн Ардчилсан намын хэрэгжлэх газрын дарга, 17 оноос Ардчилсан намын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, 17-оос 18 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын орооны даргаар тус тус ажилласан, 2019 оноос хойш Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Тэгэхээр Ардчилсан намын их хурл тун удахгүй болох ч байгаа тийм одоо баг 10-аад хоногийн дараа болох ч байгаа. Тэгэхээр Ардчилсан нам тойрсон асуудал бол нийгэмд чамгүй яригдаж байна. Тэгэхээр яг өөрийн чинь хувьд бол Ардчилсан намын шинжилэл хийгээд за их хурлтай холбоотой асуудлыг хамгийн сайн мэдж байгаа хүмүүсийн нэг байх гэж бодож байна тийм. Энэ их хурлтай холбоотой за намын даргын сунгаа гэх үү тийм намын даргын одоо сонгуул болохтой холбоотой яг ямар ажлууд хийгдэж байна яг одоогийн байдлаар. За Ардчилсан намын хувьд бол орон нутгийн сонгуульд саяхан бас орон нутгийн сонгуул болж өндөрлөлөө. За мэдээж энэ сонгуультай холбоотой бас янз бүрийн асуудлууд гарч за мэдээж бид бүхэн ч бас энэ асуудлууд дээр бас байр суурь илэрхийлээд ингэ явж байгаа. За улсын хэмжээнд бол 21 аймагаас 8 дүүрэгт 8 аймагт ялж 1 дүүрэгт одоо бас Ардчилсан нам ялд байгуулсан. За мэдээж сонгогчдын бол 40% саналыг цуглуулж чадсан. За тэгээ энэ бол бас ард түмэн бол Ардчилсан намд маш ихээр саналаа өгж байна. Ер нь бол маш их дэмжиж гин гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрч болно. За хоёрт нь бол одоо энэ сарын 17-нд 16-17-нд намын их хурал хийхээр төлөвлөгдөөд ажлууд одоос ингээд зохион байгуулагдаад явж байгаа. За энэ хурлын бэлтгэл ажлууд бол хэвийн хангагдсан. За мэдээж Ардчилсан намын бүх нэгжүүдээс төлөөлөлд татж оролцуулна. За нийтдээ 1206 төлөөлөгчтэй их хурал уралдахаар бэлтгэл ажил хангаад төлөвлөгдөө явж байна. За өмнө нь бол нөгөө 21 аймгийн анхан шатны нэгжүүдээс даргыг сонгоно чөлөө те даргын сунгаа явагдана гэд их хурлын дараа ярьж ах шиг байсан. Тэгээ одоо бол нөгөө даргын сунгаа 21 аймагт орж явагдахгүй гэж ах шиг байна те. Тийм тэгээд яг энэ дэр холбоот энэ дэр бид нар бас одоо намынхаа аппаратын зүгээс бас энд одоо намынхаа гишүүд дэмжигч донд судалгаа явуулсан. За энэ дэр бол нийтдээ 80% нь энийг эсрэг байр суурьтай байна. Яг л Ардчилсан намын яг энэ дотоод сунгаа бол нэгсэндээ Монголын хөрсөн дээр буюу монголчуудад тэр үдсэн Ардчилсан намын гишүүдэд одоо төдийлөн ач тусаа өгөхгүй байна. Дээрэс нь энэ нөгөө олон сунгаан донд нам хагардаг хин нэгний тал ч гэдэг юм уу те. Ингээд дотроо нөгөө нэг бие бинийгээ үгүйсэх байдлыг одоо үлддэг юм байна. Яг сонгогдож байгаа хүмүүс нь яваад өгд юм байж. Гэтэл яг тэнд анхан шатнд үлдэж байгаа хүмүүс маань бас нэг тийм бид нэг үзэл бодолтой нэг зорилгын төлөө яваа. Ийм журмын нөхдүүд тэгээд юу гэдэг өөр өөрснийхээ эсрэг явахаар туйлын хэцүү юм муухай байдалд ордог. Тэр муухай байдал нэргээд нэг сонгуульд нөлөөлдөг ийм хэмжээний болоод байна. Тийм учраас энийг болж өгөөч гэдэг нь 80 гаруй одоо 86.1 хэд жилийн тийм тоо байдаг. Тэгж гарсан судалгаа. Тэгэхээр их хурлаас тэгээд шууд сонгоо явах юм уу? Эсвэл нэг үндэсний бодлогын ороогоор тий яг их хурл намын их хурлаас одоо бол сонгох ёстой. За дээрэс нь сонгох ёстой гэдэг нь яг тийм одоо зөрчмөн хийдэдэн ийм саналууд явж байгаа. Үндэсний бодлогын ороон дээр бай намын их хурлаас буюу одоо намын хурал үүдээ бас яхалж явах мөн гэдэг. Хэдэд хувилбар яригдж байгаа. Одоо яг намын дараад хичнээн хүний нэрээр нэрэд байгаа байлаа. Тий яг мэдээж бас одоо энэ бол Ардчилсан намын шалгуурыг хангаж байгаа. Энд чинь бас тодорхой хэмжээний шалгууртай байх хэрэгтэй. Тэр шалгуурыг хангаж байгаа одоо намынхаа үзэл бодол за мөн энэ Ардчилсан намын энэ цэнхэр туугийг өндөр дөргиж явах нэр төртөө үүргийг одоо би даанаа гэдээ явж байгаа хүмүүс бол байгаа. Тэгээд одоо энэ бол тэр тухайн шалгуурд бас нийцээ тангагдаад ингэх юм бол ер нь бол маш хариуцлагатай алба шүү дээ. Тэгэхээр бас энэ албыг бол нэлээд хариуцлагатай бөгөөд одоо Монгол орны хөгжил дэвшлийг харсан цаашдаа энэ монголчуудын хэв маягийг
магадгүй амьдралах үед дээш нь өөдөн татах. Тийм л томоохон хэмжээний бодлогыг авч явах ийм л хүн энэ ардсан намын цэнхэр туугийг мандуулна да. Гэтэл өнгөрсөн хугацаанд ардчсан нам сөрөг хүчин байж чадсангүй гэдэг шүүмжил өнөөдөр хүртэл баг яваадлах шиг байна л та. Тэгээд одоо яаж эх 4 жилд хэрхэн те ямар сөрөг хүчин байж ажиллах вэ гэдэг нь одоо нэг юм хүлээлт те анхаарал татсан сэдв болоод байгаа. Тийм. Яг одоо бол та бүхэн бас ер нь одоо ингээд үзэгч нар ч гэсэн ардсан намын дэмжигч гişүүд маань хүртэл яагаад урахгүй байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг итгэлтэй шүүмжилдэг. Угаасаа тэр шүүмжлэг бол би түлээж авна. Мэдээж ардсан нам өнөөдөр төгс төвлөр юм сайхан өндөг шиг юм бол байхгүй. Дотоод янз бүрийн асуудлууч байна, гадаад хүчин зөвлөөч бидэрт байгаа. Тэрийг бол үгүйсгээд ард түмнээсээ нугаач юм тийм байхгүй. За та бүхэн анзаарсан бол өнөөдөр их хуралдах бүлэг маань бас тодорхой хэмжээний одоо ингээд бас тий өөрийнхөө сөрөг хүчнийхээ ажлыг хийж эхэлж байгаа. Тэгээ юм бас одоо ингээд манайх чинь бас нэлээд олон шинэ гişүүдтэй байгаа. За ингээд бас тий ингээд явн чангарнаа л гэж байна. Тэгэхээр биднэрт бол асар их боломж байгаа. Мэдээж нийгмийн шүүмжлэл, намын гişүүдийнхээ шүүмжлэл, шүүмжлэлээр маш ажил хэрэгсээр хүлээж аваад ажил болгоод ингээд явна. За мэдээж нөгөө одоо бид нар хэлсэн чинь өндөг шиг өөгүй тийм сайхан юм байхгүй. Гэхдээ бид нар болж үтгэхээрээ ингээд бүхнийг л ямар ч үлээгсэн болгож үтгэхийн төлөө ажиллаж байна. Тэгэхээр том зорилгын төлөө энэ одоо явж байгаа энэ том нам бол бас нэг үгдий ингээд алга бууруулахын дайтай ингээд одоо юу гэдэг сайхан болоод ингэждэггүй. Энэ бол том үндэсний хэмжээний нам учраас бид нар маш олон ажлуудыг зэрэг эхлүүлж тэрний үр дүн нь бол бас нэг багахан цаг хугацааны дараа гардаг. Түрүүнд яг нөгөө хэсэг хугацааны дараа чангарна гэдэг үгийг бүлгийн дарга бишээ. Улсын хурлын гишүүн Алтан уягийн хувьд бас хэлжлээсэн л та. Удахгүй чангараад өгөх бах уу? Одоо шин дээрээ бас нэг жаах нэг мэдээлэл байхгүй. Тэгээд чи чуулга ихлээд удаагүй шүү дээ. Тэгэхээр манай гишүүд бас байр суурь нь ойлгомжтой шудраг бас энэ улс орнд ардчил хүний эрх хэрэгчлээгээд олон үн цэнтэй зүйлийнхээ төлөө тэмцэх байх. Цаашдаач айгүй тэмцэх байх гэж харж байгаа. Тийм. Тэгээ одоо хаашаа нийгэмд хүлээх юм уу те ардсан намыг явж чангарна гэдэг. Тэгж хүлээж авахгүй. Яг бид нар өнөөдөр та бүхэн одоо бас үзэгчсэн тэгээ магадгүй нөө ингээд одоо нийгмийн одоо төлөөлүүлсэн ингээд дуурайд хилээд явж байгаа. За энэ бол өөрөө бас энэ ардчлалын бас хамгийн том үнц нь байхгүй. Ямар нэгэн хэлбэрээр илэрхийлж байна өөрөөрөө магадгүй шүүмжлээд ярьж байгаа энэ бүх юмнууд бол энэ ардчлалын одоо хамгийн том үнц нь тулгуур одоо зүйл нь учраас ардсан нам бол тэрний төлөө байн байдаг. Магадгүй энэ 90 оны хувьсгал одоо ингээд хөгжиж байгаа энэ зөвсөөч гэсэн энэ уялдаал ингээд явж байгаа ийм хэлбэрүүд байгаа. Ардсан нам бол ямар ч үлээ гэсэн өөрийнхөө дотооддоо байгаа жижиг хэлтгүү асуудлуудыг зэгцлэхийн зэрэгцээгээр улс орны асуудлууд одоо энэ төсөв за тэгээд энэ хууль яг үнэндээ хэлэхэд хуулийн хүрээнд өнөөдрийн засаглаж чадчихэв үү? Өнөөдөр энэ Монгол улсад мөрдөгж байгаа хууль хүн болгонд тэгш хүртээмжтэй одоо юу гэдгийг эрх шигийг хамгаалах байдлаар үйлчилж чадчихэв үү гэдэг ингээд маш олон асуудал бидний дунд байгаа. Өнөөдөр шудраг ёсыг ярих хэвээр хууль үнэхээр эрхтгшүүлж гэнэ гэдгийг ярих хэвээр эдийн засгийн хувьд ч гэсэн бид нар хэтэрхий их халамж руу буюу бэлэнчлэх сэтгэлгээргүй явуулаад одоо ингээд нэг юу гэдэг сонгуулийн нэг юм ялжл байвал өнөөдөр ялжл байвал тэрний үр дүнд хамаагүй гэдэг ийм байдлаар хандж болохгүй. Энэ бол улс орон тий Монгол улсын ирээдүй яригдж байгаа. Цаашлаад бид нар хаана очиж хэрхэн яаж хөгжих юм бэ? Энэ үйлдвэржүүд энэ бүтээн байгуулалтуудын асуудлыг яах юм гээд маш олон асуудлууд ингээд байж байгаа. Тэгэхээр энэ дээрсэн бид нар ингээд тодорхой одоо юу гэдэг юм бодлого санаачлаад энийг бас ингэж яваач гэдэг энэ сөрөг хүчнийхээ ажлыг бол байнга хийнэ. Тийм учраас та бүхэн бидэртээ бас одоо хэвлэлийн гэсэн бас та бүхэн бидэртээ хамтраад бидний бас ингээд өнөөдрийн бас дуу хоолой хүргэх энэ боломжийн дээрээс өөрсдийнхөө дөрөв дэх засаглалын үргийг гүйцэтгэрэй гэж хэлмээр. Дөрөнд дурдсан тий одоо нэг ардчсан нам орон нутгийн сонгуулиар 40% авсан байна гэж саналаа. За тэгээ энэ дээр ардчсан намыг дэмжих хандлага байна гэж хүнж байгаа юм байна шүү дээ. Гэхдээ л ялагдчихад байна шүү дээ. Тэгээ ялагдaltaа яг ямар дүгнэлт хийж байгаа. За өмнө нь бол нийслэлийн намын дарга марах бол мэдээлэл хийгээд бас бодлоо орчлооч гэдэг юм уу ийм байдлаар хандсан. Гэтэл энэ чинь юу гэдэг иргэд бол гоншгоноод энэ ардчсан нам ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг байдлаар хараад байгаа байхгүй. За яг нь ер нь бол болж өгөхгүй байгаа юмыг хэлж ярих нь бол зүй хэрэгэ. Тэгээ үнэхээр болж өгөхгүй байгаа юмнууд бол маш байна. Яг үнийг хэлэхэд Монгол улс сонгуулийнхаа тогтолцоо буюу сонгуулаа явуулж чадчихна уу гэдэг дээр бид нар бас юм дуурах хэрэгтэй. Ганцхан ардсан нам юу гэдэг ингээд
гоншигноод байгаа юм бол биш л дээ. Энэ нөгөө нэг сонгуулийн бус аргаар ч юм уу хин нэгний одоо саналаа өгөхөд нөлөөлөх замаар энэ чинь ингээд төрийн эрхийг бариад байна. Тэр эн чинь эргээд одоо энэ чинь дэлхийд дахин ч өөр болж байна. Хүн бидний амьдрах хэв маяг ч өөр болж байна ингээд харах юм бол одоо алстаа хор урагштай болчиход байгаа байхгүй. Өнөөдрийн нэг 4 жилийн цикл яг гоо бид нар өнөөдөр сөрөг чинь. Гэхдээ гоншигноод байгаа юм биш ээ. Цаашдаа энэ улс орн чинь тийм үстэй бид нар байсан ч байгаагүй чинь Монгол улс байдгаар байна. Гэхдээ энэ нөгөө хэм маягийн зөв тавьж өгч цаашаа энэ хөгжил дэвшил хуулийн хүрээнд хууль яаж биелдэг энэ хууль яаж үйлчилдэг гэдэг энэ юмнуудаа цуг авч явахгүй бол хууль дээдлэх байдал залах болчиход байгаа юм. Хууль нэг зүгээр цаас тэгээд хүмүүс дур зоргоор авиралдаг одоо юу гэдэг нэг ерөөсөө тийм болчиход байна чинь сонгуулийн ингээ эргээ харах юм бол яг жоохон нэг тийм одоо би бол залуу тэгээд би ч ингээд шудрах хүсэж байна. Над гэсэн тэр өгүүлэгдчихдэг. Би ингээд жишээл ингээд Баянгор сая төвшсөн л дэх хурал. Гэхдээ ингээд олон процессыг харахаар ингээд хит ингээд нөгөө давуу байдлаараа ч мөнгө олоод төрд ажиллаж үзээгүй байж ингээд одоо юу гэдэг ажил төрд ажилласаар байгаад ингээд мөнгөтэй болсон хүмүүс ч гэдэг юм уу бизнес хийхгүй байжгаад мөнгөтэй болсон хүмүүст ингээд өрсөлдөхөр тэр бидэрт давуу байдал үүсэхгүй байхгүй. Нөгөө хэд ч ингээд яадаг авчиад амар мөнгө авчиад засаа хийж чинь бид нар яах юм. Үгүй биш ингээд үнэн байдал хэлэл яваад байдаг. Тэгтэл ялагдчихад байгаа. Тэг энэ хүмүүс чинь ингээд харахаар одоо яг зөв би өөр төрөж авч явж байгаа шүү. Энэ их мөнгийг хаанаас нэгдүгürt олоод байгаа юм. Тодорхойг. Тэгсэр нэ бизнес хийдгүү. Тэ? Тэгсэр нэ ингээд сонгуулаараа маш хэмжээний мөнгө цацчаад их хурлын гишүүн болцоод тэр дотор одоо юу гэдгийг 76 гэдэг энэ хүмүүст орж суучаад юм яриад байна шүү. Тэрийн дотор ингээд нэг юм байна. Энийг ер нь болооч. Үнэхээр Монгол улс хөгжиж байгаа бол энэ бодлогын хүрээнд те эдийн засгийн үед ямар байх юм, инженерүүд нь ямар байх юм, эдийн засгч нар нь ямар байх юм, эмчнэр нь ямар байх юм, багш нар нь ямар байх юм, малчт нь ямар байх юм бэ, залуучууд нь яах юм бэ гэдэг энэ зохиц бодлогууд бол зүгээр цаас болчиход байгаа юм. Энийг ч бид нар ингээ авч үзэж ярьж ажил болох хэвээр. Өнөөдөр ингээ төмөр замын бүтээн байгуул дархны арь ширний зохицолбор гэдэг яг үүндээ дотооддоо биднэрт юу гэдэг энийг нэмүртэг шингээгээд гадагш нь гаргаад ингээд маш олон боломжууд байгаад тахт энэ боломжийг ашиглахгүй байгаа нь өөрөө бас л нэг хардталтыг л төрүүлээд байгаа юм л да. За одоо ардчилсан намын шинжилгээс ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ч гэдэг юм те дахиад ирэх 24 оны үр дүн хамаарна гэдэг юм хүлээлттэй шүү дээ. Тэгээ тааны хувьд хэлж ийсэн те ахнараа одоо зайгаа тавьчихаа дүүнэр намаа аваад явъя гэд хэлж ийсэн. Тэгээ ингээд дүүнэр те авч явж чадчихээн. Одоо яг үнэхээр шинжилэл хийгдэж хэлж байна. Шинжилэл одоо юу гэдэг ингээд нөгөө бас шууд бачигээд шинжилсэн гэсэн юм үг биш. Шинжилэл бол хийж байгаа. Процесс бол явагдаж байна. Одоо өнөөдөр гэхэд ардсан намын үндсэн дүрмийн одоо энэ өөрчлөлттэй холбоотой, нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэлцүүлгүүд явагдаад ингээд явж байна л да. Тэр бид нар бол мэдээж энэ нөгөө одоо юу гэдгийг нэг 2-3 хүн яриад хийждэггүй. Энэ бол нам том зохион байгуулалттай нам учраас маш олон одоо үндэсний бодлогын орооны төлөөлөл тийм аймаг дүүргүүд анхаарчныхаа нэгж гэдэг ингээд маш олон юмудаар ингээд энэ нөгөө уялдаа холбоог сайжруулж энэ өөрөө сайн яах вэ нэг цогцсон юм одоо бүтэц болж ингэж явдаг. Энэ яг одоо энэ шинжилгээ процесс үл явагдаж байна. За шинжилж чаднаа, шинжлэгдэж чадна. Тэрэн дээр бол 100% итгэлтэй байх хэрэгтэй. Бид нар гэсэн өнөөдөр бас тодорхой хэмжээнд бидний дунд алдаа оноо байгаа. Тэрийгээ бид нар 100% хүлээн зөвшөөр 100% алдаа оноо байгаа зас залруулах юм байна. Тэрийгээ зас залруул. Тэр ингээд нэг юм тодорхой хэмжээнд нэг юм үр дүн гаргаад ямар ч үлээ гэсэн оролцогч нар нь буюу хүмүүс нь за бодлогын хэмжээнд ч гэсэн ингээд нэг тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч ирнэ, шинжлэгдэнэ. За ингээд шинжлэгдэхдээ нэг 3 үеийн төлөөлөлийг хадгална. За мэдээж Ахмад байх хэвээр дунд залуучууд гэдэг энэ 3 үеийн төлөөллийг хадгалаад уялдаа холбоог сайжруулнаа. Ардсан нам бол маш олон партизануудын одоо бас юм одоо бид нар дунд маш олон партизанууд байна. Ардсан намын бас үнд зүйлийг тээж авдаг. Энэ ардсан намыг одоо хүнд хэцүү цаг үе дээр энэ партизан нарын нуруунд дээр тогтож ингэж явдаг ийм намаа. Тийм учраас энэ партизануудынхаа ч гэсэн тодорхой хэмжээнд бас бодлогынхаа хүрээнд авч явах ийм бодлогыг бид нар хийж өгнө. Ер нь бол энэ юу гэдгийг 30 жилийн түүхтэй байна. За энэ 30 жилийн дотор алдаа оноо бүх юм байна. Гэхдээ энэ 30 жилийн түүхэн дээр бид нар өнөөдөр Монголд яг энэ ардчлалын үнд зөвлөл дээр суурилсан буюу одоо Монголын хөрсөн дээр боожж байгаа энэ ардчлалынхаа үнд зүйлсийг яг энэ хөрстэй нь уйжил цаашаа явна. Нөгөө дүүнэртээ зайгаа тавьж өгөхгүй
одоо юу гэдгийг орж ирээд ирсэн гэгдэж байгаа тий хүмүүс ер нь зайгаа тавиад өгсөн гэж ойлгож байна уу? Тий, одоо ер нь бол тэгж ойлгож байна. Тэгэхээр бодлогын хэмжээнд мэдээж ах нартайгаа одоо юу гэдгийг туршлагаа солилцдог. Бид нар бас юу гэдгийг бүгдөө юу гэдгийг лаг одоо бүхнийг мэдгч хүмүүс биш учраас хамтын шийдвэр гаргаж явна. Тэр хамтын шийдвэр нь юу вэ гэвэл олонх нь одоо шийдвэр гаргасан бол цөөхөн дагаа явдаг. Ийм л шийдвэр. За одоо их хурлаар бол нөгөө дүрмийн шинжилгээ одоо ч хийгдэж байгаа байх. Тий, яг одоо өнөөдөрс одоо ингээ манай ажлын хэсэг хуралдаал танд сууж байна. Тэр процесс үл явагдаж байгаа. Дүрмээс гадна одоо арчс намын шинжилэл хийгдэж байгаа гэж харагдах нэг одоо харах үнцэг бол тий намын дарга байх л та тий. Тэгэхээр яг намын дарга ямар хүн байх юм бэ? Намын дарга тэгэл одоо нөгөө энэ дүрм журмын хүрээнд арчс намын одоо шүд их хурлаас сонгогдно. Тэгээд одоо бол би яг тэр юм гэж бол хэлж мэдэхгүй байна. Тэгэл арчс намын одоо дараагийн лидер л гэсэн үг шүү дээ. Одоо нэр яригдчихэж байгаа хүмүүсийг бол юу гэдэг нөгөө арчс намын хэдэн лидерүүдэд оноогод өвчдөг шүү дээ. Итгэвд орж байгаа ч тийм үү Эрдэнийх бат тулгын хүн байна гэдэг чинь нэг ийм шүүмжлэл бас яваал байдаг. Харин тэгээд ер нь тэгэл яваад байдаг л та. Ер нь нөгөө хийж байгаа ажилтай үйдэг юм уу яадаг тэгэл явж хэл байдаг. Тэгэл ер нь байж л байх юм шиг л шүү дээ. Ер нь гэл Чингис хааны үеэс л бараг тэгж хэлсэн шүү. Тэгээд тэгтээ яг одоо бол харьцангуй юу хийж бүтээж ийн, ямар зорилт төвшүүлж ийн, нийт одоо юу гэдгийг нийт иргэшгийн төлөө байна уу, байхгүй нь гэдгээс шалгуурыг л тавих хэрэгтэй. Тэгээд тэр хүн бол одоо хинч байж болно, юу ч хийж болно. Тэгтээ нэг л шалгуур багсан. Тэр нь би гэдгээрээ биш, магадгүй бусдын иргэшгийг нэгдүгээр тавьдаг тий. За тэгээд дээрэс нь улс их орныхаа асуудал дээр эзээч юу гэдгийг хүний муухагаар биш хамгийн одоо юу гэдгийг байж болох хэмжээндээ авч явж явдаг. Тийм л хүмүүсийг энэ одоо үн цэнээр нь хэмжээрэй гэж хэлмээр байна л дээ. Хэний гэхээсээ илүүтэйгээр юуны төлөө зорж яваа юм, ямар ажил амжуулж байгаа юм, нийт иргэшгийг яаж тавьж байгаа, улс орныхаа асуудлыг яаж хөндөж, улс орныхаа асуудалд яаж хандж байгаа ч гэдэг юм хандлагаар нь тодорхойлмоор юм шиг санагдаж байна. За саяхан ерөнхийлөгч бас элбэг дорж арчс намыг шимжлээ сэргээсэй. Тэгээ энэ хүн арчс намд орсноор шинжилэлд нөлөөлөх үү гэдэг юм уу те? Нэг ийм асуулт бас нийгэмд гараад байна л да. За гишүүний хувьд ажил нь би одоо энэ Монгол улсад эх орондоо тангараг өргөсөн ийм хүн. Эх орондууд бол бид одоо босч очиход өргөтэй. Одоо бол жирийн иргэний журмаар идэвхтэй энэ намын үйл ажиллагаа улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа. Мэдээж шүүмжил байх тусам бид бол идэвхтэй шуурхаа сайн ажиллах ёстой л гэж бодож байна. Арчс намын шинжилэлт нөлөөлөх үү? Яг ер нь бол янз бүр л байгаа хоёр талтай. Одоо юу гэдгийг. Над одоо би бол ингээ намын гал туганд байж байгаа. Одоо би хамгийн өөр тохиолдсон ойрын жишээг ярихад бол одоо манай намд сая бас нэг тодорхой бүлэгт залуучууд бас орж ирэх гээд одоо ингээ өргөдөл хүсэлтэд өгсөн байсан. Тэгээд одоо жишээлбэл ингээд элбэгд орж байгаа хууч элбэгд орж байгаа орж иж байгаа бол бид нар гисэг хавцсан яа. Тийм энэ хүн орж ирж байгаа бол бас бид нар бас нэг тийм өөрийнхөө бас ингэмээр байна гэдэг ч юм ингээд нөгөө талаас манай барьцаанар бол барьцаанарч бас нэг одоо үеийнх найз нөхдүүд бол мэдээж намдаа байх ёстой гэдэг тийм байр суурьтай байд юм байна лээ. Тэгтээ хувь нийл өөрийнх нь л ер нь бол үзэл бодол. Гэхдээ өнөөдөр бол бүх одоо арчс намын 30 жил өнөөдөр түүхтэй намын ихэнх цаг хугацаанд ирнэ. Манай одоо хожи ерөнхийлөгч асаа элбэгд орж байгаа байдаг. Ихэнх цаг хугацаанд бүх одоо юу гэдгийг албан тушаалыг гиссэн. Тэгэхээр бол энэ намд одоо юу гэдгийг бүх хийх ёстой маа хийцэн л гэж би боддөө шүү дээ. Тэгээ одоо яг залуучууд нь бас ингэ ажиллаж бас арай өөр бас юм зүйл одоо юу гэдгийг зорж яваа энэ цаг үе дээр бол одоо шууд хэлэхэд бол нэг тийм таатай бол биш ээ. Тийм. Яг мэдээж тэр хүний чадах юм тэгэх шүү дээ. Одоо арчлалын төлөөх, арчлалын одоо энэ он жилүүдэд бий болж исэн энэ олон түүхүүдийг энэ тийм залуучуудаа уншиж одоо ном зохиол лекц уншаад тий
ном зохиол бичих гэж зөндөө ажлууд байгаа. Тэр юмнуудаа хийгээ явсан дээрээ бол олон эрүүл харагдах байхаа л гэж. Тантай бол одоо хамтарч ажиллах ч гэдэг юм уу нөгөө гишүүнчлээ сэргээснээс хойш та ямар нэгэн байдлаар ерхийлэгчээс илбэд орчд уулзаж ярилцсан зүйл бол байхгүй юу? Байхгүй. Бидэртээ тийм уулзсан юм байхгүй. Анхаарчныхаа нэгж дээр буюу тэр амьдрдаг дүүрэгтэрээс очиж бодлого авсан юм байл. За ардчлан намын байрны асуудал сүйд үйдээ яригдчихэж байгаа тий. Байраа солиол яваад иддэг. За нэг байраа нэг эзнийг өмчлөөд авчдаг ч гэдэм үү, нэг дарга нь өмчлөө авчдаг ч гэдэм үү, нэг юм шиг өмчлөл байнга л яваад байна. Энэ байрны асуудал юу болж байна? За улсын хурлын гишүүн Алтан уугийн хувьд бол би зараагүй. Инх туяа гэдэг хүн зарсан гэдэг нэг тайлбар өгсөн. Инх туяа. Тий. Одоо төлөөлөгч болсон. За яг уу энэ байрны асуудал бол мэдээж тэгэл асуудалтай шүү дээ. Яг энэ бол одоо ингээл нийт дийл байгаа учраас нэг бас юу гэдгийг нууж хаагаад хамгаалгалт. Тэр одоо тэр сая бол Эрдэнэ дарга үед бол тэр Шонхор таварт байсан. За тэгээд юм байртаа боллоо гэд нэг мэдээлэл зэтгэл хийсэн шүү дээ. Тэгээд бас ер нь ингээл байртаа боллоо шүү л гэд зарлаад байсан. Тэгээд байртаа болоогүй л дээ. Тэгээ одоо ингээд үннийг хэлэхэд бол одоо юу гэдгийг үнээр харамсдаг юм дээр. Байртаа байсан. Ямар ч үлээс өөр ингэс ор хоромтой байсан юм. Тэгээд завхар заагаар нэг алгуулсан. Тэгээд одоо хэд бол бас худалдаа хөгжлийн банктай ингээд шүүхт өгсөн заргалдаад байж байгаа. Ямар ч юм энэ дээр бас нэг юм ер нь яасан хийсэн гэдгээ тогтоолгоё. Тэгэхээр яг альжтандаа энэ хин аваад яагаад яац хийсэн гэдгийг бас шүүхэн шатнаар тодорхойлуулъя. Тэ шүүхээр яваад одоо энийг гаргаж ирээ гэдэг ийм нэг юм зорилготойгоор ингээд одоо худалдаа хөгжлийн банктай шүүхтэлж байгаа. За тэр шалтгаан нь болохоор 13 оноос хавлаад өнөөдрийн хүртэл ингээд нөгөө байргуу ер нь барина гэдэг ингээд байгаад идэг. Тэгээ тэр хугацаанд нам ингээд гудамжинд буюу хин нэгний одоо юу гэдгийг ингээд тэ байр байна гэж шүмжлээд байгаа шүү дээ. За тийм. Тэгээд одоо бол арц нам маань бол одоо энэ нөгөө зоригийн гишүүтэй цэнхэр байран дээр байж байгаа. За тэгээд тэндээ бол үйл ажиллагаагаа хэвээ явуулж байна. За тэр бод таврыг яриад байлээ. За бод тавр бол энэ бол түрээсийн байр. Тэгээд түрээсийн байр учраас энд бол түрээсийн үйл ажиллагаагаар бол арц намын 2 дугаар байраар бол явж байгаа. Ийм л учиртай. За байран дээр бол Алтан улсын хурлын гишүүн бас ярьсан байлээ. Ингээд материал зэтэл байгаа гэдэг. Би үс тэр материалыг өөртөө нь уулзч аавна гэж бодож байгаа. За өөрөөс нь тодруулах юмнууд бас байгаад байгаа. Тэгэхээр бас иймэрхүү юмнууд тодруулаад явъя. Ер нь бол за тэгээд 30 жилийн хугацаанд өнөөдөр яг энэ бол олон нийтийн байгууллага нэгдүгürt хоёрдугаарт Монголын одоо хоёр дахь том намаа. Тэгээд өнөөдөр ингээд ардын намын байшин гэлэхэд те та нар өөрснөө түүхийг мэдэн штэ сэтгүүлч нар 7 сарын 1-ээр дайлимдуулаад ингээд барьцсан төсвийн хөрөнгөөр барьцсан ийм том барилга тэнд ингээд оршин тогтноод байж татвар төлөгчдийн мөнгөөр боссон штэ. За бид бол харин эсрэгээрээ магадгүй өнөөдөр хүмүүс юу гэдгийг шүүмжлээд ингээд байгаа боловч яг л нөгөө бор зүрхээрээ л явчихсан. Гэхдээ өнөөдөр буцаад харахаар нөгөө ах нартай холбогддог байхгүй. Манай намын байрны асуудал. Тэр энэ дээр юу гэдэг хүнээрхүү хандажтэй л гэж юу гэдэг. Өөрсдийнхөө одоо юу гэдгийг байгаа юмыг байхгүй болгож одоо тэгээд яг үндэ хэлэхэд өөрсдийнхөө амийг бодсон үйлдэлийг хийсэ. Намын байран дээр үнэхээр харамсдаг. Одоо юу гэдгийг үнэхээр сэтгэл зүрэхтэй байгаад нэг арай нэг жоохон одоо юу гэдэм бэ? Энэ дотор нь байсан бол энэ хүмүүс арай өөрөөр хандах байсан багтаа л гэж бодсон. Гэхдээ одоо яг хөтэй тэгээд бид нар дээр ямарчсан ачаа ирсэн. Энэ ачаагаа бид нар үүрсэн юм шиг үүрнэ. Ямар ч зүйлээс ардсан нам бол өөр ингэсэн одоо байртай болноо гэдгийг бас хэлмээр байна. Эрдэнэгийн байрнаас гараад болдын байрт орчлоо гэдэг нэг юм одоо шүүмжил ч юм уу шигнэл ч юм уу тий яг уу энэ бас нэг юм бас өчөртэй яг уу энэ одоо яг энэ төвийн орон тэгээд их сони юм билээ. Яг би ингээд сая ингээд байрг болчиход энэ хавирахыг үзсэн. Ер нь ингээд харсан манайхан ч нэг тийм юу ингээд одоо яг нэг юм байшингуудыг бүгдийг аваад үзэх юм бол ихэнхдээ
ардын намын буюу ардын намын тодтолтой ардын намаас ажил хэрэг авдаг ардын намын хурлын гишүүдийнхэн ингээд энэ хоёр ингээд бүгд байд юм. Тийм үү? Ардсан намынхан байхгүй юм даа. Тэгээд одоо яг хөтэ тэгээ яг биднэрт арай нэг боломжийн одоо бидний саналыг хүлээж авч байгаа нь бод байхгүй. Тэгээ бод дээр бод таварт бол бид нар аль бисор төрөөсөө төлөөл ажил төрж амьдраа сууж байгаа юм л юм. Тэрнээс одоо юу тэгээ болд гэхээс илүүтэйгээр тэр одоо боломж нь тэнд таарсан юм аа л гэж байна. Өөр биднэрт санал болох хүмүүсээ бид нар одоо ингэ хүлээж аавна. Бидний шүүмжлээд байгаа хүмүүс ч гэсэн ажил хийж үзээгүй тэгээд ингэ нэг юм руу ордгоо ингээд юм шүүмжлэх бол амархан л. Тэгээд ажил хийж чинь бас олон юм хүчин зүйл нөлөөлөх төвхтэй шүү дээ. За Эрдэнэ даргын байр гэснээс өнгөрсөн улсын хурлын сонгуулиар улсын хурл одоо намын дарга байсан те Эрдэнэ гишүүний хувьд гишүүдээсээ 100 сая төгрөгийн хандив аваад за 6 орчим сая тэрбумын гэдсэн баха те одоо 6 орчим тэрбумын асуудал байгаа гэд нэг мэдээлэл өгч ирсэн танаа намынхан. Тэгээ энэ асуудал яг юу болсон бэ? За тэгээд энэ яагаад энэ залилын хийсэн бэ гэхээр зэрэг мань нэр бол ерөнхийдөө нэг 100 гаруй хүн 100 сая төгрөг тушаахаар нэг 10 гаруй тэрбум төгрөг намын дансан төлөрсөн юм байна л юм. Тэгээд туван дарга маань үр гүйцэтгэж байгаа аудит оруулаад нэг 2 3 тэрбум төгрөгийн асуудал илэрлээ гэж зогт тутсан зураг байна. А дээрээс нь намыг бас одоо зарим нэг хэвлэл мэдээллийн байгуулагч гэсэн одоо мөнгө өгөөгүй одоо намыг өрөнд оруулж явсан асуудал бас яригдсан юм байна. Ингээд нэг 5 6 дугаар тэрбум төгрөгийн асуудал ярьсан байна. Яг нь энэ бол нэг намын дотоод юу гэдгийг нөгөө зохицуулагддаг. Улс төрийн намын тухай Арс намын 4 журмаар зохицуулагддаг асуудал байхгүй. За тэр татвар авах энэ тэрэ гэдэг бол. За мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал бол байгаа юу гэвэл байгаа. За аудитын шалгалт ороод ерөөхдөө дууссан. Одоо бол тэр тайлан байлан ингээ ил болоод намын их хурл мурал дээр ч юм үндэсний бодлогын урал дээр тайлаг нь тавигданаа. Түүний дараачсаа олон юм тодорхой болох байхаа. Ер нь бол биднээс өөрсөндөө бас жоохон дүгнэлт хийх хэрэгтэй. Мэдээж энэ нам авч яв, нам үүрж, намын ачааг үүрж явна гэдэг бол тийм амар ажил бол биш. Гэхдээ энэ олон хүмүүсийн итгэл найдвар те энэ олон хүмүүсийн одоо энэ өгж байгаа энэ одоо намдаа зориулж өгж байгаа энэ мөнгө төгрөгн дээр бол одоо өөрийн одоо минийх гэхээсээ илүүтэйгээр тэр юу гэдэг зориултаар нь зарах хэрэгтэй шүү дээ. Энэ мэтлээ ингээд олон юмуд байгаа. Мэдээж Эрдэнэ дарга дээр бол бас ингээд шүүмжилт олон юмуд байгаа. Гэхдээ энийг ингээд ямар ч ихний эжэнд Арц намын санхүүгийн аудитын тайланг бол бид нэр одоо ямар ч үндсэн бодлогын орныхоо хурал дээр тайлагнаа. Одоо энийг бол хийж яаж явах хэрэгтэй. За энэний дараагаар бол мэдээж тодорхой хэмжээнд бас зарим юмнуудыг бас тав хүн сонирхож үзнэ үз. Тэгээ нууж хаагаад ах юм бол байхгүй. Тэг үзүүлнэ. Ер нь бол юу штэ одоо ингээд Арц нам гээд тав хүн бас ингээд нэг эргээд нэг хараарай. Арц намын түүхийг те. Бид нар бол энэ олон одоо 30 жилийн магадгүй энэ ардсан хувьсгалаас хойш өмнөх одоо энэ 90-с наашаа онууд бол яг бүтэн засагласан түүх байхгүй шүү дээ. Ингээл бас бодох л хэвээр асуудал шүү ер нь бол. Гэхдээ ингээд бүх юмны одоо ингээд магадгүй энэ шинжилэл, өөрчлөлт, за магадгүй энэ зоригтой шийдлүүд бол бүгд ардсан намаар дамжиж гарсан байт. Ардчилсан намын лидерүүдийн нэг те одоо ерхий сайдсан сайхан бэлэгтэй холбоотой асуудал бас л нөгөө олонний анхаарлыг татсан л нэг сэдвүүдийн нэг байдаг те тэр намтайгаа холбоотой байна уу яаж ийж гэл нэг юм асуудал хөндөгддөг. Ер нь намтайгаа холбогддtiin болоо тэр хүний хувьд хаяа нэг ил загталч гэдэг юм уу те бичиж байгаа нь хэвлэл мэдээлэл дээр гардаг. За одоо болтол 90 сурвалжилж байна гэдэг мэдээлэл байдаг. Тийм. За би намын ажлыг аваад бол тэр хүнтэй ямар нэгэн хэлбэрээр холбогдоогүй. Зүгээр яг хаяа нэг сошиал дээр л нэг захиа харагдчихсэн. Тийм. Тэгээд зарим нэг хүмүүс тийм захиа авч байгаагаар ирээч гэж зөрүүлэл бичсэн байт юм билий. Би өгөл чамтай л адилхан мэдээлэлтэй байгаа. Хэвлэлийн мэдээтэй. Тэрнээс ингэж юу гэдгийг юу гэдэг намтай контакталдаг тийм харилцаа холбоо бол байхгүй. Түрүүн тэр намын шинжилгээр дахиад нэг юм асуухад Арчсан намын дотор их олон практиктэй. Яг өнгөрсөн одоо хугацаанд бол намын дараагсан Эрдэнэгийн хувьд практикгүй нам болсон. Одоо практикгүй учраас шинжилж байгаа ч гэдэг юм ийм байр суурь илэрхийлээд байсан. Тэгээ одоо яг үнэхээр практик байна уу? Эсвэл практик байх ёстой гэж үзэж байна. За одоо бол алтан үеийн ч гэдэг юм уу? Нөгөө нэг арчлалч гэдэг юм ингээл байгалах шиг байна л да. Тий. За одоо байхгүй гэд хэлчихээр бас болохгүй байх наач. Ер нь бол энэ юу гэдэг одоо бид нар ч бас л
нөгөө намуудын нэгдэл дээр суурилсан ийм нам шүү дээ. За энэ дээр бол хутлаа яриад байхгүй гэхгүй. Байгаа. Гэхдээ юу гэдгийг нөгөө одоо бол бодлогын хэмжээнд бодлого ярьдаг те нөгөө юу гэдгийг хүн ярихаас илүү бодлого ярьдаг болсон байхгүй. Юу гэдгийг одоо энийг тэрэнд тавьмаар энийг ингээч гэхээ болцсон. Юу гэдгийг намынхаа энэ одоо юу гэдгийг ийм хөтөлбөрийг ингэ төвшүүлмээр энэ жишээлбэл те намын бодлогын хэмжээнд одоо жишээл бид нар бол яг ер нь бол оролцоог жоохон ахиулъя. Энэ эмэгтэйчүүдийн нийгэмд одоо энэ эмэгтэйчүүдийн байр суурь их чухал байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн төлөөллийг яаж хангах юм? Энэ залуучуудын төлөөллийг яаж хангах юм? За энэ нийгэмд одоо бас болж чадахгүй байгаа. За мэдээж нийгмийн цөөнхийн байр суурийг яаж төлөөлөл болгох юм ч гэдэг юм гээд иймэрхүү асуудлууд дээр бол одоо манайхан ярьж хэлцэж бодлого уралдуулдаг болсон. Тэр бол энэ бол харьцангуй ер нь бол одоо нөгөө хүн ярихгүй бодлого ярьдаг л болсон гэсэн үг. За би улс төрчөнтэй ярилцж байгаа их зүгээр улс төрч хүнд ямар ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэг нэг юм асуултыг бас асуугаад дээ. Улс төрч хүн үү? Бусдад тавьж байгаа шаардлагуудаа өөрөө нийцдэг байх хэрэгтэй. Тийм гоё ингээл зург чийстэй юм балаглаг юм ярьчаад өшөөний цаана тэрний эсрэг юм хийж болохгүй. Тэгэхээр өөрийнхөө сүүдэр тусдж байгаатай адилхан яг л ярьсандаа хэлсэндээ зорьсон ажиллаа хийдэг, хэрэгжүүлдэг. Тэгээд олон юм шашаал гэдэггүй. Өөрийгөө тэгээд үгдээ нэг одоо хитрхи их бас нэг тийм ингээл нэг те гой сайхан үг. Одоо би үл тийм лаг гоё ярьж чаддгүй л дээ. Гэтэ ямар ч үлээ гэсэн өөрийнхөө бусдад тавьж байгаа шаардлагатай нийцэх юмсаа л гэж дээ өөрөө тэрэндээ. Ийм үзэл бодолтой залуучууд танаа намд хэр олширж байна. Одоо өөртөө чи адилхан. Зөндөө маш их байна. Маш. Тэгээд яг одоо юу гэдэг энэ чинь ингээд нэг бид нар дунд бас нэг юм сул гэмээр юм уу талууд байгаа. Тэр нь юу гэвэл одоо юу гэдэг бусдын өмнө гараад ингээд нэг ярьж мэрэад байдгүй те ингээд зэрийн л ажиллаа хийгээ явдаг, гүйцэтгэе явж идэг, арчлалын төлөө үргэлж одоо юу гэдэг ингээд цохилж идэг маш олон хүмүүс байна. За баярлалаа. Бид хоёрын ярилцлагыг ер нь дуусч байна. Тэгээд төгсгөлийн асуултыг үлдээ те миний асуугаагүй. Намынхаа гişүүд тандаа ч гэдэг юм магадгүй зүгээр нийт иргэдэд тандаад хэлэх үг байвал. Тийм. За тэгээд би бас одоо ардсан намын их хурл болох гэж байна. Тэгээд нийслэлчүүд маань за тэгээд нийт 21 аймагт амьдран сууж байгаа ардсан намынхаа нийт одоо гişүүд дэмжигчид, сонгогч нар за тэгээд ардсан намыг сонирхдаг те дэмждэг энэ хүмүүст бас баярлалаа гэж хэлмээр. Яагаад вэ гэвэл биднэрт бас дашуур болох үедээ дашуур болж шүүмжилдэг. За дээрээс нь бидрийг үргэлж бас дэмждэг. Тийм. Тэгэхээр би бас одоо ардсан нам бол та бүхний итгэлийг алдахгүй. Би бүхэн одоо ямар ч үлээ гэсэн өмнөх алдаануудыг л татахгүй. Тийм учраас хариуцлагатай байх хэрэгтэй ардсан нам. Ардсан намын залуучууд тэр зам хариуцлагатай байх хэрэгтэй гэж бас нийт гişүүд дэмжигчтэй хэлмээр байна. Тэгээ бүгдээрэнд нь эрүүл их сайн сайхан бүгдийг хүсээрээ. За баярлалаа. Ажлын амжилт хүсье.